Баатан сумын ерөнхий боловсролын сургуулийн багшийн захин ур чадварыг хөгжүүлэх нь мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааг та бүхэндээ танилцуулж байна. Манай сургууль өнгөрсөн жилд суралцахуйд тулгарч буй бэрхшээлийн судалгаа авч ирэмблэн хамгийн их санал авсан асуудлыг сонгон мэргэжлийн багш нарын бүлгийн 3 чиглэлээр байгуулсан. Багшийн захин ур чадварыг хөгжүүлэх нь мэргэжлийн багш нарын бүлэг нь монгол хэлний багш Булгамаа, англи хэлний багш Батчимэг, математикийн багш Болор Цэцэг, технологийн багш Наран Мандах, биеийн тамирын багш Цэрэн Давг, хөгжмийн багш Баасан Сүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Багш сурагчдын дунд захин хэрэглээний талаар асуулга бэлтгэн авсан судалгааны үр дүнд нийт багш нарын 85%, сурагчдын 82% нь захин ур чадвараа дээшлүүлэхийг хүссэн хичээлийн үйл ажиллагаанд дэмжлэг болох үед шинэ програмд суралцах хүсэлтэй гэдгийг илэрхийлсэн. Орчин үеийн багшийн мэргэжлийн ур чадварын чухал нэг үзүүлэлт бол захин орчинд ажиллах чадвар байдаг. Бид багшийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сайн платформыг сонгон өөрсдөө суралцаж нийт багш нартаа мэдээллийн санд нэгдэх, үйлчилгээг хүлээн авах, мөн сурагчдаа түгээх хэрэглэх шаардлага үүссэн. Багш нарын захин ур чадварыг дээшлүүлэх, сурагчдын хичээлийн итвэх оролцоог сайжруулах үндсэн зорилготой ажиллалаа. Мэргэжлийн багш нарын бүлгийн төлөвлөгөөнд сургалт явуулах, захин орчинд түргэн шуурхай ажиллах боломжит сургалтын платформ болох QZ програмын сургалтыг нийт багш нартаа явуулсан. Захин даалгаврын сан бүрдүүлэх, шинээр эзэмшсэн QZ програмд захин тестийн нэгдсэн санг багш бүрээр бүрдүүлж амжилттай ажиллалаа. Захин хичээл бэлтгэх арга зүйн сургалтыг байгалийн ухааны багтаа хамтран бэлтгэв. Виртуал технологийн хичээл сургалтад ашиглах нөхцөл боломжийг судлан танхимын хичээлийг илүү үр дүнтэй зохион байгуулахаар багаар ажиллалаа. QZ Genius програмын сургалтыг нийт багш нартаа явууллаа. Багшийн захин мөнгөшлийг дэмжснээр виртуал технологи, Arduino хавтан, Pearson хөтөлбөр дээр бид бүхэн хичээлийн амжилттай зааж байна. Шинээр сурсан програм дээрээ байршуулсан даалгаврын тоо үзүүлэлтийг харуулж байна. QZ програмыг ашиглаж эхэлснээс хойш хугацаанд нийт 388 захин даалгавар бэлтгэсэн, үүнээс 140 шалгалтыг сурагчдаас авсан байна. Мөн энэ тест бэлтгэх явцдаа програмыг хамгийн идэвхтэй ашигласан 4 багшийг шалгаруулж урамшуулсан. Мэргэжлийн багш нарын бүлгийн үр дүн. Захин даалгаврын сан нийт 25% өссөн. Виртуал технологи, Arduino хавтан, захин програм ашиглан заасан хичээлийн тоо 20-оор өссөн. QZ програм, Genius програмын үйл ажиллагааг багш бүрэн эзэмшиж хичээл сургалтад тогтмол ашиглаж байна. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй өсөлт, гүйцэтгэлийн үнэлгээ сайжирсан. Сурагчид захин шалгалтад бэлтгэх,
өгөх, үр дүнд хянах чадварт суралцсан. Захим технологийн дэвшилт шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг сургууль бэлтгэсэн. Манай мэрэгжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааны давуу тал нь сургалтын үйл ажиллагаа хүүхдийн хүсэл сонирхолд нийцэх болж чадсан, багш бүр захин профайл хаягтай болж хичээлийн болон захим даалгаврын санг бүрдүүлж чадсан нь суурь төвшнээс агшин үзүүлэлт болсон. Захим шалгалтыг тогтмол хэрэглэх солилцоох нэгдсэн сантай болсон багш шалгалтыг бэлтгэх болон анализ хийх хугацаа 80%-аар багассан байна. Үүн дээр анхаарах асуудал нь сургуулийн Wi-Fi орчны хурдыг сайжруулах, сурагчдыг тав хэрэглэгдэхүүнээр хангах, багшийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, программын хэрэглээг тогтмол хувиар ахиулах. Зөвлөгөө: Хьюзет программын сургалтыг захин анги үүсгэх, хичээл байрлуулах, шалгалт авах, анализ хийх зэрэг тогтмол ашиглах боломжтой. Монгол ашиглаж буй багш нарынхаа тестийн сан хичээлийг давхар хэрэгжилж болно. Захим шалгалтын үр дүнг тухайн цагтаа шууд харах, дүгнэх боломжтой. Сурагчдын сэтгэл ханамжийн тандалт авахд захим даалгаврыг хичээлийн явцад болон гэрийн даалгаварт биедаан хийлгэх боломж бүрдсэн. Сурагч өөрийн нөхцөл тохирсон хугацаанд хичээлээ нөхөн үзэж шалгалтаа өгдөг. Шалгалтын анализ хийх цагийг хэмнэж үр дүнгээ анги хамт олноороо хүүхэд нэг бүрээр болон асуулга нэг бүрээр алдааг нь шалгаж болдог учраас хэрэглэхэд хялбар програм сурсан гэж сурагчид дүгнсэн байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.